Харааги тэнийг амата эжи сүний шимэдэ. Монголчууд өн эртнээс хүмүүний хүсэл нь юс байдгийг таньж мэдэн энэхүү хүслээ дүүргэснээр заяанда эзэн болдог хэмээн үзэж зан үйл хийж ирсэн бэлэг оюуны ард түмэн билээ. Төслийн бэлэгдэл нь 9 хүслийн хөшөөд байх ба үйл ажиллагаагаа энэхүү үзэл санаанд уян хэрэгжүүлэхийг зорив. Төслийн дүрсэл нь грекийг бэлэгдэсэн нь их хааныхан захиасыг энэ цагийн үрсүүд нь тоосон авч ирээдүйн хойч үедэн өвлүүлэхийг зорьсон билээ. Инх заяа. Монгол домчин ухаанд суурилсан 120 ортой эрүүлжүүлэн эдгэрүүлэх төв. Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээн зохион байгуулах, хүчин чадал бүхий спорт цогцлбор бялдаржуулах төв. Эдийн заяа. Дэвшилтэт технологид түшгэлсэн аж үйлдвэрлэлийн цогцлбор. Монголын болон дэлхийн брэнд бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний төв. Хүмүүн заяа. Үндэсний түүх соёлоон түлхүү судалж, дэлхийн боловсролыг дэрэгдээсэн суралцсан юуриатай 320 хүүхдийн ахлах сургууль дотуур байртай. Нүүдлийн соёл, Монголын нууц навчаа судлал, Монгол судлал болон судлаачдад зориулсан сургалт судалгаа, инновацийн төв. Ханийн заяа. Галын болон голомтын ёс уламжлалыг сэргээн таниулах, гэр бүл боловсролын төв. Гэрлэх ёслолын ордон. Үрийн заяа. Ирээдүйн хойч үеийнхэн эрхэмсэг оршихуйд нь зориулсан хүслийн зүйд хос хилтний цэцэрлэг. Андын заяа. Дэлхийд Монгол өв соёлоо таниулах аялал жуулчлалын бааз. Монгол туурхтнуудын өв соёлоо түгээн дэлгэрүүлэх туурхтан худалдааны гудамж. Эзэн заяа. Амгалан заяа. 5 тусгаараа манаж 5 тухаа оршоосон хөрс дэлхийн хүйг хамгаалагч хөх толбот монголчууд минь мөнхөд мандан бадрах болтохой. Мөнх заяа. 12-оос 13 дугаар зууны үеийн монголчуудын ах үе өв соёл уламжлалыг харуулсан өв соёлын музей. Их Монгол улсын отгуудын гэрийн онцлогийг харуулсан гэр өргөөнүүд. Монголчуудын бичгийн их өвийн нэгэд зангилаа бичгээр Монгол улс мандан бадран хэмээн бичиж гэрэлт хөшөө босгожээ. Цогцлбор нь 25 га газарт хэрэгжих бөгөөд нийт талбайн 40% хааны зарилгатай 5 төрлийн мод болон олон төрлийн жимсний мод бут бүхий цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжтай. 120 айлын орон сууц хаус хотгонтой 5 км автозам болон явган дугуйн замтай. Хотхны барилга байгууламжууд нь эрчим хүчний зардал тэгрүү чиглэсэн саарал ус хог хаяглыг дахин боловсруулж ашигладаг орчин үеийн ухаалаг ногоон хот байна. Бэндэр сум нь олон улсын цанын баазтай тул өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Сумаас 80 км-ийн зайд дадал суманд олон улсын нисэх онгоцны буудал баригдаж байна. Он дамжин урссан ариун тунгалаг онон хурхийн бэлчиртэй одоогоороо шувууны нийслэл хэмээн алдаршсан хурмстын деважинтай байгалийн үзэгсэн төгс булаг шанд аршаан устай түүхийн дурсгалт олон газруудаар тойрон хүрээлэгдсэн эрчим энергийн төв болсон онцгой бүс нутаг билээ. Эзэн хаанаа эрхэмлэн дээдэлдэг их дэлхийн хүмүүн бүр
оршихуйд чамыг таньсан оюун ухаант иргэн бүр хөг хэмдэмэрэн нэгдэн хамтдаа их үйлсийг бүтээцгээе. Бие, хэл, сэтгэл хөг хэм дэмээрээ нэгдэж хөрсдөд хааныхаа зарилгийг хурайлан уу хайлан тосъё.